Сайн байцгаана уу? Ном ба кино подкастынхаа өнөөдрийн дугаараар Harry Potter цувралынхаа 2 дугаар дэвтэр бол Harry Potter ба Нууцад өрөө номыг нь кинотой харьцуулан ярих гэж байна. Миний хувьд яг энэ 2 дугаар анги хамгийн их таалагддаг анги нь буюу номынхоо зохиолтой хамгийн их ойртуулж гол чухал зүйлүүдийг нь хасалгүйгээр хийж чадсан яг тэр анги нь энэ 2 дугаар анги юм шиг надад санагддаг. Дээрээс нь номоос илүү бүр ингээд гоё логиктой, утга учиртай болгоод засчихсан 2-3 хэсгүүд ч харагддаг. За тэгэхээр ном руугаа шууд орцгоё. Мэдээч хэрэг кино маань ноён дарслагын зочин эрхийн өмнөх үйл явдлаас шууд эхэлдэг бол номын хувьд энэхүү өдрийг яг өглөөнийх нь үйл явдлаар эхэлж байгаа. Уг нь өнөөдөр Харригийн төрсөн өдөр. Гэхдээ хинч тоохгүй. Өмнөх жилийнхаас нэг өөрчлөгдсөн зүйл гэвэл гэрийнхэн шидэт гэдэг үгнээс их айдаг эмзэг болцгоосон байна. Өглөөний хоолн дээр Дадли наатаха аваад өг гэхэд нь Харри зориуд чи шидэт үгийг хэлсэнгүү гэж хэлнэ. Мэдээч өгөөч плиз гэж гуйсангүй гэдэг утгаар л хэлж байгаа шүү дээ. Гэтэл бүгдээрээ лайд сандраад л харин Верно ах нь маш их уурлаж дахиад иш гэсэн үг орсон нэг л үг хэлэх юм бол чамайг сургуулаас чинь хөөлгөн шүү гэх мэтээр сүрдүүлж байгаагаас ямартай ч Харриг маань шидтэн гэдгийг мэдснээр тэд жаахан ч гэсэн имээдэг болжээ гэдгийг харж олно. Верно ах нь оройн зочдтой зориулж шинэхэн хүрэм авахар гадагшаа явдаг бол Харри маань цэцэрлэгт суугаад гүйрнэ. Учир нь найзуудаас нэнзөө нэг ч захиа ирээгүй бөгөөд өнөөдөр төрсөн өдөр нь байтал бүр түүнийг мартчихсан гэлтэй. Арай энэ бүхэн зүуд байсан юм биш байгаа. Үгүй гэдгийг нь баталж байх юм бол Драко Малфойс захиа ирсэн ч Харри маань баярлахаар байлаа. Ийхүү гүлрөө цууж байх үед нь цэцэрлэгийн батнаас 2 томнууд харах шиг болно. Харин энэ үед Дадли гарч ирээд өөрөө далжигнаж өдөж байгаад дахиад л айж зүхтэн. Учир нь Харри маань зүгээр л аманд орсон ямар ч хамаагүй үг буюу Жокер Покер Хокус Покус Жигэл Мигэл гэж сүрдүүлэн дуржигнж байгаа юм. Мэдээж ямар нэг шившлэг хэлчихлээ гэж Дадли аагаад ээжтэй ховлно. Харин үр дүнд нь Харри маань орой болтол цэвэрлэгээний ажил хийхээр шийтгүүлнэ. Ингээд орой болж киноны маань эхлэл хэсэг рүү шилжинэ. Харин кинонд гардагчлан Харри маань өрөөндөө орох үед огт танихгүй нэг нөхөр орон дээр нь сууж байхын тэр сайн харвал өдөр цэцэрлэгийн ботноос ширтээд байсан тэр хоёр нүд мөн байлаа. Добби гэж өөрийгөө танилцуулсан гэрийн зарцын гол зорилго бол Харриг сургуультай очуулахгүй байх. Энэ жил ямар нэгэн амар үйл явдал болох тул битгий очил гэд гуйгаад байна. Гэвч Харригийн минь хувьд Хогвартс хэдийнэ гэр шиг санагдах болсон тул юугжил тийм амар зөвшөөрхөлээ. Бас найзуудаас нь зунжин ирсэн захиаг энэ Добби гэгч нөхөр л замаас нь аваад исэн мэлээ. Үүнийг нь мэдээд Харри уурлаж захиагаа буцааж авахар хөөцөлдтөл Добби доошоо буугаад явчихв. Кинон дээр Добби Белуг шууд зочны дээр унагадаг болвол номын хувьд Белуг зүгээр л хөөргөж байгаад дээрээс унагчихдаг. Ах нь мэдээж бантаад л манай энзээ маш дүрсгүй учраас уучлаарай эндэргээд зочтой уг нь арай гэж тайвшруулнаа. Гэтэл гаднаас маш том бор уйл нисж орж ирээд эмэгтэй зочны толгой дээр нь нэгэн захтал унгаж орхидог. Харамсалтай тэр эмэгтэй шувуунаас маш их айдаг хүн байсан тул орилоод зогтно. Мэдээж нөхөр нь араас нь гарч Вернохийн ажил бүтлгүүцсэн нь тодорхой. Харин тэрхүү захидлыг чанга уншиж өгөхийг Харригаас шаардна. Захидал эд шидийн амнаас ирсэн байх ба насанд хүрээгүй шидтэн маглуудын дунд хөөргөх шид ашигласан тул анхааруулж байна гэсэн утгатай байна. Ингээд шид хэрэглэж болдгоо гэдгийг нь мэдсэн Верно ах Харриг өрөөндөн түгжиж орхиод маргааш өглөөнө нь хүн дуудаж цонхонд нь тор хийнэ. Угаасаа шид хэрэглэвэл сургуулаас хөөгдөх юм байна. Тэгэхээр ингээд хорчих юм бол сургуультай явахгүй гэж Верно ах нь үтсэн эрэг. Харри маань 3 хоног хоригдол лайтай хүүтэн усан шүлийг Хедвигтэйгээ хумаа идэж яг өсөж өгөхийн даваан дээр байж байтал нь Рон 2 ахтайгаа ирж машинаар түүнийг аварна. Кинон дээр гардаггүй ч тэд замдаа нилээн ярилцдаг. Мэдээж Харри Добби гэж хүн ирсэн тухай түүний ярьсан зүйлийг хэлэх бөгөөд магадгүй Доббигийн эзэн нь Малфой их байж мэдх юм аа хэмээн тэцэжгэлдэг. Мөн ноён Артур Уизли эд шидийн зохисгүй хэрэглээний албанд ажилдаг бөгөөд маглуудад янз бүрийн зүйлийг илбэтэж зараад тэр нь дараа нь асуудал тарих үед нь зохицуулдаг, ихэнхдээ мартуулах шившлэг ашигладаг тухай Харрид маань шинээр ярьж өгдөг. За ингээд үүрээр тэд өөрсдийн гэр болох үүрэнд ирнэ. Ээжигээ мдээгүй байх гэж боддог боловч тэдний дөнгөж бомогц хадагтай Уизли ууртай гэгч нь гарч ирээд лекц уншиж гарна. Харрид маань шидсний гэр бүл үнэнхээр гайхалтай, сонихон, сайхан санагдаж юм бүхнийг нь догтлон харна. Мэдээж шүнжин ниссэн хүүхдүүд өглөөний цай авчхаад унтах гэсэн боловч ээж нь тэднэрт тийм ирэх байхгүй учраас гарч хашааны анаахайнуудыг хөөх үрэг өгдөг. Хашаанд нь үрсэн тэдгээр анаахай нарыг дүүгэрдэж
байгаад шидчихээр буцах замаа олдоггүй гинэ. Хэсэгтэй л алга болдог боловч Үзлигийн хашаанд дуртай учраас буцаад л ирдэг гин. Ингээд аав нь ирж машины хэргийн талаар ярилцаж аав ээжээр нь хэрүүл болохын наагур Рон найзыгаа дагуулад өрөөндөө ордог. Роны өрөөнд шүтдэг багийнх нь буюу Чадлигийн их буунууд гэдэг Квичийн багийн зурагт хуудас наалттай. Бас номын тавир дээр нь галзуу мааг Мартин Миксийн адал явдал гих цуврал өрөөтөө байн зэргээр маш гоё дүрслэн үзүүлсэн байдаг. Рон ер нь бол өрөөнөөсөө жоохон хичээд байгаа хгүй юу? Олон хүүхэдтэй болохоор нэлээд борог амьдралтай шийдтнүүдийнхаа тоонд орж байгаа штэ. Гэтэл Харигийн хувьд үнэхээр гайхалтай санагдаж энэ бол миний амьдралдаа харсан хамгийн сайхан байшин байна гэж хэлээд 3 дугаар бүлэг дуусна. 4 дугаар бүлэг эхлэхэд үүрэн дэх амьдралыг үзүүлнэ. Эхрүүдийн өрөөнд үргэлж ямар нэг юм дэлбэрч байдаг. Харин Жини Харийг харах бүртээ юм хумаа асгаж бүтлгүүтэн улайгаад л байна. Хөвгүүд өдрийн цагаар модоор нууцлсан эзэмшлийн хашаанда альмаар квидж тоглон зугаацсан. За тэгээд 7 хоногийн дараа сургуулаас болон Хермоны найзаас нь захидал ирнэ. Ингээд маргааш нь тэд дахир гудамж руу явж сурах бичиг хэрэгслүүдээ авахар болдог. Лав гаргийн өглөө тэд Диагон гудамж руу Флод араар явах болно. Хари өмнө нь огт хэрэглэж байгаагүй тул гайхах бөгөөд Фред төрүүлэн явж зааж өгдөг. Ер нь бол кинон дээрээ үгээ тод хэлээрэ гэдгээс өөр онц юм хэлдэггүй шүү дээ. Харин номд тохоогоо хавчаарэ, нүдээ сайн анаарэ, доороо хавчигналгүй зогсоороо гэх мэтээр олон тайлбар хэлж өгдөг. Хари маань дарийг авч гал руу цацаад алын дүл бүлээн салхи шиг санагдахад нь санамсаргүй амаа ангаачихдаг. Гэтэл халуун үнс ам руу н ороод тэгээд хагсандаа ерөөдөө Diagon Alley гэж хэлэх ёстой юмыг Diagon Alley гэж шууд нийлүүлээд хэлчихдэг юм байлээ. Ингээд мэдээж тэр өөр газарт ирсэн байна. Кинон дээр ерөөдөө шууд гудамж руу гараад явцдаг боловч номд дэлгүүрээс гарах гэж байх агшинд нь Малфой эцгийнхээ хамт гаднаас орж ирдэг. Тэдний ярианаас эд шидийн ам ойрд маш их шалгалт явуулж байгаа учраас гэртээ хадгалж болохгүй байгаа муу эд зүйлсээ зарах гэж ирснийг ойлгож олно. Энд Малфой бас л Харийг муулж үзэн ядаастай байх бөгөөд Хермонигээс ч илүү сурч чаддгүй гэж аавда загнуулж байгааг Хари маань сонсдог. Тэднийг хэрэгэ бүтээгээд гарсны дараа Хари гудамж руу гарч Азартинд Хагридтэй тааран дараа нь бусадтай нийлж байгааг киноноос бид нар харж болно. Харийг хаанаас олсныг нь Хагридаас асуухад ноктюрн гудамж гэж хэлдэг. Тэгэхэд ихрүүд гайхалтай гэж дуу алдна. Харин Рон гонигтайгаар санаа алдаад би хизээч тэнд очиж үзэж байгаагүй гэж хэлдэг. Энэ хэсгийг уншихад гол дүр байх ямар хэцүү юм бэ гэж бодогдсон. Хөрхий аюулд өртчөөд ахт нь хүртэл найзууд нь атаарч штэ тий. Харигийн маань 100-аар гарч ирэхдээ хагарсан шилийг номд бол ноён Үзли засаж өгдөг бол кинон дээр Хермоны засаж өгдөг. Энэ нь өмнөх анги дээр Хермоны галт тэргэнд орж ирээд шилийг нь засаж өгдөг сценийг ахин сануулад илүү утга учиртай тийм хөөрхөн болгосон юм шиг санагддаг. Би бичлэгээнд хэлсэндээ те кино зохиол дээрээ номын хоосоо илүү гоё болгочихсон ганц хоёр хэсгүүд харагдсан гэд. Тэрний нэгээр бол энэ хэсэг орж ирж байгаа. За цаашаа тэд маань мөнгөө авахар банк орно. Энд Үзлигийн өрөөнд бараг юу ч байхгүйг хараад Харид маань маш их хэцүү санагддаг. Ятгахнаа дараа нь өөрийнхөө маш их алттай өрөөнд ороход бүрэл хэцүү санагдаж аль болох нуруугаараа таглан гэс мөнгөө цүнхэлж аваад гарч байгаагаас нь бол бусдын төлөө маш их зовж санаа тавьдаг юм нинжин сэтгэлтэй хүүхэд гэдгийг нь харж болно. Тэд нэг цагийн дараа номын дэлгүүрт уулзахад Гилдрей Локхарт гэх зохиолч Харийг маань олж хараад зураг даруулж бас багц номоо бэлгэлдэг хэсэг гарна. Кинон дээр бол хатагтай үйлсэл одоо гарын үсэг зурлаад өгье гэд Харигийн номыг шууд авчгаар гардаг. Харин номд бол Хари маань шууд Жинигийн тогоонд авчираад номнуудаа хийгчдэг. Тэгээ энийг чи аваа би өөрөө худалдаад авчна гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл энэ айлын бүх хүүхд ингээд сурах бичиг авах хэвээр санхүүгийн хувьд асуудалтай байгаа гэдгийг нь Хари мэдээд санаа зовж исэн учраас ядчил энэ номоороо тус болъё гэж бодсон хэрэг шүү дээ. За харин энэ үед нь Малфой гарч ирээд хорон үгээ чулуудаж араас нь аав нь гарч ирээд бүр нэмэрлэж өгнө. Номд бол Рон найзыгаа өмөрөөд үг хаяад за араас нь ноён Үзли хүүгээ аваад гарах гэтэл ноён Малфой нэмж гарч ирээд энэ хоёр аав маань хоорондоо зодолддог. Мэдээж ихэр хүүгүүд нь орилон дэмжиж дэлгүүрээр нэг орилон болж эцэст нь Хагрид тэр хоёрыг салгаснаар дуусна. Харин кинон дээр ноён Визли асуудлаас арай илүү хүлээцтэйгээр гараад явж байгаа нь бас дажгүй санагдсан. Мэдээж номд гарахгүй ч гэсэн кинонд заавал үзүүлэх ёстой байсан учраас Жинигийн тогооноос ноён Малфой ганцхан ном авч доромжилж жагаад буцаагаад хийхдээ 2 ном хийж байгааг бид
нар ажиглаж болно. Тэрийг нь харин яг Хари харж таардаг. Харигийн хувьд сар шахам өөрөнд өнгөрүүлсэн нь хамгийн жаргалтай үе байлаа. Ингээд сургуульдаа явах өдөр ирж хүүхдүүд нэг нэгээрээ юмаа мартан эргэж буцаар байгаад аргагүй ирэхэнд хоцрох шахаж машинаараа галт тэрэгний буудлын руу нисэх болдог. Ам мөлтөс очоод яаравчлан нэвтрэх боловч Рон Хари хоёр ягаад ч юм хаалтаар нэвтэрч чадалгүй мөрөгчөгдөг. Ингээд галт тэрэгнээс хоцорсон хоёр маань машинаар сургууль руугаа явахаар шийднэ. Номонд үзүүлснээр ерөөхдөө шууд галт тэргээ олоод галт тэргээ харуулдах маягтай дээгүүр нь тайван нисэж явдаг. Мэдээж дог зүйл хийж байгаа учраас үхтлээ хөхрөлдөөд бахархалтай нисцгэнэ. Гэвч яваандаа хармаасан чихрээ идээд наранд халууцаад доор явж байгаа галт тэргэндээ байсан бол гэж галт тэргээ мөрөөсөн хулууны хүүтэн шүү суух юмсан гэх зэргээр мөрөөдөж эхэлдэг. Энэ хэсэгт тийм онцын байгаагүй болоод ч тэрөө кино зохиолд нэлээд адал явдлыг нэмсэн байдаг. Галт тэргээ хайж байгаад урд нь гарчихсан мөргүүлэг шахаад өнхрөөд Хари машинаасаа унаж арай гэж буцаж гарч ирэх гэх мэтэр нилээн баяжуулсан нь бол таалагдсан. Оройч болж зорьсон газартаа ирэхийн алдад машин доголдож огцом доош унана. Тэд зодоон шууд модыг мөргөн унах үед Роман саваага бараг л хугалж харин мод тэднийг алчхын даваан дээр машин өөрөө асан ухарч болтаад тэсгэл алдсандаа хөвгүүдийг хамаг юмтай гаргаж шидчихэд өөрөө хаачим алга болдог. Нөгөө хоёр маань хоцроод орох үед филч барьж аваад снэп дээр хүрэгдгээр кинон дээр гардаг те. Харин номд болвол маш хөөрхөн гардаг. Хоёр найз цонхоор их танхимдах ёслыг харж байгаад Хари маань хараач багш нарын нэг судал хоосон байна. Снэп хайцсан бол гэж асуухад Рон өвдсөн болов гин. Харин Хари эсвэл сургуулаас гарсан байх. Гэтэл Рон бүр өнгөрөөд хөөгцөн ч байж магадгүй. Бүгдээрээ түүнийг үзэн яддаг юм чинь гэд их л баяр хөөртэй хэлсэн чинь араас нь эсвэл та хоёрыг сургуулийн галт тэргээр яагаад ирээгүй учрыг мэдэх гээд хүлээж байж болох юм гэсэн хөөтөндөө гарч байгаа юм. За ингээд дагаж яваад загнуулаад те араас нь хүмүүс нэмэгдээд ерөнхийдөө азар МакГонагал багш шийдэх ёстой учраас багхан тайвширдаг. Хари маань бас сэргэлэн хичээлээрээ эхлээгүй байгаа юм чинь Гриффиндороос оноо хасахгүй бидтэй гэж багшаасаа асуугаад багш нь үл мэдээг нэмсэглэх шиг болж харин тэр хоёрыг бол шийтгэнэ гэдгээ хэлдэг. Ингээд нэгэнд цайллагнаас хоцорсон учраас багш нь хулууны шүүс хачиртай талах хэлбэтэж гаргаж өгөөд тэгээд эндээ идэж уучгаад өрөөндөө очоорой гэд өөрөө буцаад явдгаа. Манай хоёр идэж уугаад баахан ярьчаад өрөөндөө орсон чинь хүүхдүүд зүгээр баатар ухтаж байгаа ихтэй нурууг нь алгатаад л магтаад л бөө юм болж ухтаж авна. Мэдээч хэрэг Хермоны болон Персинаар маш дургу байна. Маргааш нь шууд нүргэлдэг захидал Ронд ирнэ. Хермионы хоёр найзтайгаа ер нь л харьцахгүй байжсэн бол захиа ирсний дараа шийтгэлээ хангалттай хүртсэн гэж үзээд буцаад хэвийн сайхан харилцаатай болдог. Дараа нь шууд урмал судлалын хичээл рүүгээ явна. Кинонд гардаггүй ч Спрафт багш нь нөгөө хоёр найзын маань будаа болгосон зодоон шууд модыг имчилчгээд өөрөө бас хөөрхий гар хуруугаа боочгсон л ирж байдгийн. Харин хажууд нь нөгөө Локхарт гээд зохиолч маань те багш болоод ирчихсэн. Өөрийгөө гайхуулаад янз бүрийн юм яриад ер нь Спрафт багшийн дургууг нилээн хүрчихсэн ирээд тэгээд Харитай уулзъя гэд тусад нь авч үлддэг. Ер нь бол Хариг өөртөө хамт сонины тэргүүн нүүрэн дээр зураг авахнаасаа болоод алтар нэрэнд донтсон байна. Тэгээд л нисдэг машинаар ирэх санаа гаргасан байх. Ер нь чи жоохон тайван бай, цаг нь болохоор алтартай болно штэ энтэр гэд өөрөө дураараа баах лекц уншиж хагаад яваад өгнөө. За ургамал судлалын хичээл дээр Мандрейк суулгадаг. Энд багш нь 4-4-өөр нэг баг болоорой гэж хэлдэг. Кинон дээр гардаггүй ч манай 3 дээр Hufflepuff энийг сурагч болох Justin Finch Fletchley гэдэг хүү нэмэгдэн. За Justin ер нь бол магл эцэг ихтэй. Тэгээд өөр сургуульд орох гээд төлөвлөж байсан ч энд орсондоо баяртай байгаа гэх мэт зүйлсээ манай 3-т ярьдгаа. Уг нь номон дээр Neville ундаггүй ч гэсэн кино зохиол дээрээ дүрийг нь илүү тодтогч өгөхийн тулд манай хүнийг бас л бүтлгүүтүүлж ухаан алдуулж унгана. Хермоны маань хуваар дээрээ Локхартын орох хичээл болгоныг тойруулаад зүрх зурчихсан байхыг хараад Рон маань гайхнаа. Ер нь бол энэ Локхартыг крашлаад ах шиг байгаамаа. Дараа нь цэцэрлэгтэй амраад сууж байхад Колин гэх хүү гарч ирнэ. Бас магл гэр бүлээс гаралтай, шидтний ертөнцтэй дөнгөж танилцаад Харигийн түүхийг сонсоод фэн болчихсон юм байна лээ. Тэгээд Харигийн зургийг нь аваад гарын үсгээ зурж өгч болох уу гэд асуух үед нь гайтай Малфой маань ахаад л гараад ирнэ. Чи зурган дээр гарын үсэг зурж тарааж байгаа мó те энтер гэл өдөөл. Тэгээд Рон ч гэсэн хэрүүлд нь оролцсон гут нь
Weasley бас чиний гарын үсгтэй зургийг авмаар л байгаа билгүй дээ. Тэдний байшингаас нь илүү үн хүрч магадгүй энэ төр гэл амар хорон хөхтэй. Тэгжээтэл дахиад нөгөө Lockhart гараад ирнэ. За хин гарын үсгээ зураад гэснээ мэдээж Harry энэ төр гэлтэй. Дахиад нэр хүндийн тухай өөрийгөө хит өргөмжилж болохгүй гэх мэт үгсээр Лекс уншиж гарна. Harry маань хичнээн дургүйсэн ч салах арга байхгүй. Кинон дээр сая дурдсан нарийн ширээ зүйлсүүл гарахгүй шууд Lockhart-ийн хар шидийн хичээлээр үргэлжилж байгаа. Нэрээ Lockhart бас бяцхан шалгалт авъя гэснээ амар тэнэг асуулттай шалгалт авдаг. Би ямар өнгөнд дуртай вэ? Миний нууц хүсэл юу вэ? Төрсөн өдөр маань хизээ вэ? Ямар бэлэг өвгөл төгс зохиох вэ энэ гэсэн асуулттай. Гэхдээ хамгийн гол нь тэрэнд нь бүгдд нь зөв хариулах хүүхэд мэдээж байсан. Тэр бол Hermione. За харин дараа нь кинон дээр гардаг нөгөө жижигхэн пиксинүүдийг гаргаж тавиад өмөлцдөг хэсэг гарч үргэлжлэнэ. За ингээд хэд хоног өнгөрч арай гэж амралтын өдөр болоод сайхан унтигээ байж байтал Квичийн багийн ахлагч нь Харийг дуудан сэрэнэ. Шинэ бэлтгэлийн хуваар гаргасан учраас хурдан талбай дээр иргэн. Хари маань бэлдээд гарах гэж байтал Колон гэхүү ахаад л салахгүй дагна. Тэрээр Квич гэдэг спортыг мэдэхгүй тул Харигаар замдаа тайлбарлуулж дагаж явсаар байгаад талбайд нь очино. Багийнхан нь ер нь бол Харигаас нэх дээрдэхгүй юмнууд нойрмоглоод сууж байдаг. Ахлагч Вуд зураг төлөвлөгөөгөө гаргаж ирээл баахан юм яриад 20-30 минут болоод тэгэл ойлгомжтой юу асуух юм байна уу гэсэн чинь манай Жорж энэ төлөвлөгөөгөө бид нарыг өчигдөр сэрүүн байхад ярьж болсонгүй юу гэж асуудаг. Энэ хэсэг бол үнэхээр инээдтэй байсан. За тэгээд арай гэж нэг юм талбайдаа гараад нисэх үеэр Колон угсруулад Харигийн зургийг дарж аппаратны чимээ эн тэндгүү дугарнаа. Вуд мэдээж хидтэй учраас аппарат мэдэхгүй байгаа штэ. Тэгээд өөрсдийнх нь төлөвлөгөөг эсрэг багийнхан тагнаж байгаа юм биш үү зэнтэргээд боттол тгийг шаардлага байхгүй угаасаа тэд нар энд байна гэж доошоо харахад Слизерний багийнхан ирчихсэн байгаар ингээд кинон дээр гарч байгаа хэсэг рүү ерөөхдөө нийлнэ гэсэн үг. Энд мэдээж Малфой шин шүрэгч болсноо гайхуулаад аав нь багийн бүх гишүүдэд Nimbus 2001 хамгийн сүүлийн үеийн шин шүр биелгэснийг бүгдээрээ мэддэг. Харин Hermione Granger яаж дуугаа байх вэ? Gryffindorд бол хинч арын хаалгаар ороогүй бүгдээрээ өөрийнхөө чадлаар орсон гэж хэлээд Малфойгийн дургуг хүрчихнэ. Ингээд Малфой түүнийг бохир цуст гэж доромжилдог. Энэ хэсэгт кинон дээр Ron маань хариу үйлдэл үзүүлж байгаагаар гардаг бол номд ерөнхийдөө багаараа нийлээд Малфой руу дайрч бөөн зодон үүсэх шахдаг. Харин Ronny саваа буцаагаад эзнээ онсноор асуудал намжиж тэд Hagrid-ийн байшин руу явцгаана. Hagrid-ийн бохир цустан болон цэвэр цустан гэх нэршил үзлийн талаар нилээд ярилцаж Hagrid маань охиныг тайвшруулнаа. Кинонд гарч амждаггүй бас нэг хэсэг нь тэд нар гадаа гараад Hagrid-ийн тарьсан хулууг харцгаадаг. Мэдээж хөөлгөх шид хэрэгсэн нь тодорхой харагдах боловч Hagrid саваа хэрэглэж болохгүй. Яагаад тэгэхээр Hagrid маань ямар нэг хэрэг тариад сургуулаас хөөгцсөн. Гэхдээ энэ нь юу болох талаар ерөөсөө мэдэгддэггүй. Асуухаар Hagrid үргэлж ингээд ярианы сэдвийг өөрчилдөг байсан. Гэхдээ түүний барьж явдаг ягаан шүхрнийх нь дотор талд магадгүй саваанд байдаг байх гэж Harry маань дотроо боддгийн. Энэхүү цуврал дээр яг Hagrid-ийн тэрхүү өнгөрсөн түүхтэй холбоотой хэрэг гардаг учраас баг-багаар энэ явдлыг уншигчдад ингээд сануулад байгаа хэрэг юм л та. Мөн Ginny ч бас өчигдөр үүгээр явж байхдаа хулуун том ургасан байна гэж хэлсэн тухай Hagrid хэлдэг. Өөрөөр хэлбэл Ginny маань кинон дээр огт гарч ирдэггүй ч гэсэн номд бол иймэрхүү маягаар баг-багаар дурддагдаад л гараад яваад байгаамаа. За тэдний шилтгэнд буцаж ирэх үед McGonagall багш нь хүлээж байдаг. Тэгээд Harry болон Ronny ямар шийтгэл авахыг танилцуулна. Ron болохоор Filchтэй хамт гараараа бүх сургуулийн цомыг зүлгэх ёстой болдог бол харин Harry маань Lockhart багшид гарын үсэг зурхад нь туслах болно. Кинон дээр зөвхөн Harry шийтгүүлж байгаа мэт гардаг боловч Ron бас хөрхий давхар шийтгүүлж байгаа. Энэ шийтгэлийн үеэр Harry анх удаа тийм учир битүүлэг дуу хоолойг сонсоод кинон дээр яг эндээс гарч яваад хоёр найзтайгаа таарад тэгээд шууд хоолойны араас дагаж явсаар байгаад Filch-ийн муур хөшөөгдсөн байхыг олж хардаг шүү дээ. Үүнд нь Filch шууд л Harry ингэсэнгээ зүтгээд байдаг. Ер нь бол зүгээр хамгийн урд нь Harry зогсож байснаас болоод Harry гүжирдэж байгаа мэт кинон дээр харагддаг нь жаахан өнгөцгөн болсон юм шиг санагддаг. За номон дээр бол энэ хооронд нэг зүйл болсон юм аа. Юу болсон бэ гэхээр Harry шийдэглээд хараад шууд өрөөндөө
өрнөсөө очдог. Тэгээд 10 дугаар сар гарч ханиад томуу дийлгэрч Жиний бүр цонхийж гүйцээд Перси Жинийг эмнэлэг рүү байн дагуулж явах гэх мэт үйл явдлууд гараад за бороо хуурын улирал ихэлсэн ч гэсэн Кевичийн бэлтгэл огт таслахгүй хийгдэж байгаа. Харин Хари нэг бэлтгэлийн дараа гаднаас бөөн шавар шавхаач ирээд орж ирдэг. За энд толгойгүй шахам Никтэй таарад хин хинийн ерөн сэтгэл тавгүй байгаа тухайга хуваалцдаг. Хари болохоор Слизерин яалт ахгүй юм 7 амар шүүртэй болцсон тул баг нь ерөөдөө хэцүү байдалтай байгаад санаа зовж байгаагаа хэлдэг. Харин Ник толгойгүй анчтын клубт элсэх хүсэлт явуулсан чинь толгой нь мөрнөөсөө бүрэн салдаггүй юм байна гэд татгалцсан хариу авсан тухайга ярьдаг. Тэд ийхүү ярилцаж байтал Филч гарч ирээд Хариг шавар шавхаа тарьсан хэрэгээр шийтгэхээр ер нь бол өрөө рүүгээ аваад явдаг. За мэдээч Ник ингээд Хариг аваа явж байгааг нь харсан учраас Харид туслах гээд Пивс химээх хамгийн их үүмэн тарьдаг хий үзэгдлийг сумалж агаад дахиад хэрэг тариулцдаг. За ингээд тустас болох үеэр нь Филч Хариг орхиод Пивс рүү явж байгаа байхгүй юу? Ийхүү Филчийг эзгүй үед нь Хари гэж нэг юм хэрэгт дурлаад ширээн дээр байгаа тухтууг нь аваад үзтэл түргэн шидийн курсийн танилцуулга байдаг. Ер нь бол сайндайч биш Филч маань шидэт гэр бүлээс гаралтай мөртлөө шидгүү төрсэн хүн юм байна лээ л дээ. Ийм хүнийг Сквиб гэдэг юм байна. Хари бол уг нь тэрийг сайн ойлгоогүй. Гэхдээ Филч босож орж ирээд тухтуунд байрнаасаа хөдөлсөн байгааг анзаараад ер нь бол өөрийг нь Сквиб гэдгийг Хари мэдчихлээ гэж бодчихдог. Өөрөөр хэлбэл Филчийн муур хөшсөн тэр өдөр ханан дээр бичсэн үгийг нь унших юм бол шидгүү хүмүүсийг ер нь бол зайлуулна гэсэн санаа байгаа штэ. Тэгэхээр Филчийг Сквиб гэдгийг нь мэдсэн хүн Хари учраас сэжиглэхээс өөр аргагүй юм байлээ. За тухайн үедээ Филч бантаад Хариг ер нь бол тавиад явуулчин. Ингээд гарч ирэх үед нь Ник тосож аваад өөрийнхөө тусалсан гэдгийг хэлнэ штэ. Тэнгууд буцаагаад Хари би ч гэсэн танд ямар нэг байдлаар тусалж чаддаг ч болоосаа гэдгсэн чинь өөрийнхөө нас барсны 500 жилийн ойн баярт найзуудынх нь хамт урьнаа. Яагаад тэгэхээр Хари маань ер нь бол алтартай учраас ойн баяр дээр нь толгойгүй анчтын клубын ахлагч зочилж ирэх үед нь Хари Никийг жаахан ч гэсэн магтаад өгчих юм бол клубтээ элсүүлж магадгүй л гэж бодсон юм шиг байгаа. Тэгээ Хари маань банцандаа зөвшөөрөөд ер нь бол хоёр найзыгаа дагуулад ирэхээр болно. За удалгүй Халлоуины баяр болж манай гурав амлчихсан болохоор шууд газар доорх танхим руу явцгаадаг. Энд ерөнхийдөө дан хий үзэгдлүүд байгаа учраас маш хүйтэн, зэвхий даасан, дан тийм гашуудлын хөгжим гэхэд хэцүү юм яваад л ядаж очиод хоол идийг гэтэл тийм өмхийрч өтөж хорхоцсон шижгийн юмнууд байдаг. Кинон дээр гурван найз маань уусмал бэлдэж байх үедээ уйланхаа мэрэгчлэлтэй анх танилцдаг бол номонд яг энэ үдшилгийн үеэр Хермиони найзуудтай танилцуулдаг. За тэгээд толгойгүй анчтын клубын ахлагч орж ирэх үед Хари уг нь танилцаад Никийн тухай магтсан боловч ер нь бол ямар ч амжилт олдоггүй. Никийг ягаад ч тоодоггүй. Тэр клубийн хүмүүс толгоогоо салгаад толгоогоороо поло энэ төр тоглолт юм байлээ л дээ. Тэгэхээр хөөрхий ягаад ч тэнцэхгүй юм шиг байгаа юм. Ингээд манай гуравч болсон бүтсэн юмгүй ер нь тэндээсээ гарч яваад нөгөө нууцлаг хоолойг ахин сонсдог. За ингээд хоолойныхаа араас явж агаад нөгөө кинон дээр гардаг Филчийн муур хөшсөн байгаа тэр хэсэг рүү холбогдоо орж байгаа юм. Филч яагаад шууд Хариг сэжгэлснийг би сая тайлбарлсан. Харин багш нарын хувьд нилээд удаан шинжилж харж үзээд үүнийг бол 2 дугаар дамжааны Хари мэтийн нөхдүүд хийж чадхаар тийм шившлэг биш байна. Маш хүчтэй шившлэг байна гэж хэлдэг. Номд түүнчлэн Норрис Морт тохиолдсон явдлаас болоод Жини Уизли сэтгэлээр ихэд унжээ гэж гардаг. Морт их хайртай болохоор аргагүй гэж Рон тодорхойлсон байдаг ч ерөөхдөө номын туршил ийм жижиг Кен таних тэмдгүүд гараад л яваад байна. За энэ явдлаас хойш ургамал судлал дээр хамт суудаг Жастин гээд хүүг анх танилцуулж исэн да. Тэр Харитай улаан цай таарлцчаад мэдлэгчгүй ерэн зүхтах маягтай ингээд яваад өгдөг. Тэгээ тэрийг ч гэсэн Хари бол гайхаж байгаа. Ханан дээр нууцад дөрөө нээгдсэн шүү гэж цусаар бичснээс хойш ер нь бол хүүхдүүд нууц дөрөөний талаар нэлээд сонирхож номын сангийн номоод ингээд олдохгүй бүгдээр авч уншаад алга болцгоон. Кинон дээр хувиргалын хичээл дээр МакГонагал багшаас хүүхдүүд нууц дөрөөний тухай асууж буйгаар гардаг болол номд болохоор ид шидийн түүх хичээлийн ганцхан хий үзэгдэл багш болох профессор Бинсээс Хермиони асууж байгаагаар гардаг. Мэдээч хэрэг ид шидийн түүх гэдэг хичээлийн багшаас энэ тухай асуух нь бол илүү логиктэй санагдж байгаа. Профессор Бинс ч гэсэн ер нь бол баримттай биш үлгэр домог учраас би ярмааргүй байна энэ гэж хэсэг гүрээж агаад сурагчид үнэхээр сонирхоод байсан учраас ярихаас өөр аргагүй
болдог. Мянгаад жилийн тэртээ 4 тэнхмийг нэрлсэн 4 шидтэй нийлж маглуудаас хол энэхүү шилтгэнийг барьсан хийгээд эхэндээ эв түнжинтэй байсан авч удалгүй Салазар Слизерн ганцаараа зөрөөд зөвхөн шидтнүүдийн дундаас төрсэн хүүхдүүдийг сургах ёстой гэж үтснээсээ болоод Гриффиндортой ерөөдөө маргалдаад тэгээд дийлэлгүй явсан юм байна лээ. Явхаасаа өмнө нууц өрөөг шилтгэнд байгуулж өөрийн залгамжлагч нь ирэх үед энэхүү өрөөг нээн доторх мангасыг нь суллаад эд шид сурах ёсгүй хүмүүсээс сургуулийг чөлөөлөх ёстой гэсэн тийм домог байдаг талаар профессор Бинс ярьж өгдөг. Эдгээр түүхийг сонсоод найзууд Слизерний тухай ер нь яасан хормоо санаатай онцгүй хүн байсан тухай ярилцахад Харри маань дотроо жаахан жирэхэд л явчихдаг. Учир нь түүнийг түрүүжил анх хуваарлагч бүр хөмсөх үед Слизернд оруулах гэж оролцсон гэдгийг нь хоёр найзтай хэлээгүй юм байна лээ. Өөрөө л Гриффиндор гэж хивнсээр агаад гуйгаад орчихсон учраас магадгүй Слизернд орох ёстой хүн байсан болов гэд өөрийгөө жоохон сэжиглэж эхэлж ин гэсэн үг. За тэгээ гурван найз маань боломжоороо муур хөшсөн газраар эргэлдэж уйлахаа мэртлийн байдаг охтын ариун цэврийн өрөөнөөс ус хальсан байна энтэр гэд хэргийн мөрөөд ерөөхдөө бас л сайхан шинжлээд яваад идэг. Бас тэд ярилцж агаад удам залгагч нь Малфой байх магадaltaй гэж үзээд хувиргаагч уусмлын тусламжтайгаар асууж мэдье гэсэн тийм санааг Хермони гаргана. Харин тэр уусмлын ном нь номын сангийн 20-той хэсэгт байдаг ба заавал ямар нэг багшийн гарын үсэгтэй зөвшөөрлөөр л авч болдог байлаа. Үүндээ тэд Локхарт багшигаа ашиглана. Харамсалтай нөгөөх нь ямар ном гэдгийг нь шалгаж харлахгүйгээр гарын үсгээ маш гоёмсгоор зураад өгчөгдөг. Ингээд ашгүй номын сангаас номоо аваад доторх зүйлсийг нь харахад маш олон зүйлс хэрэг болох бөгөөд зармийг нь бүр Снейпийн шүүгэнээс хулгайлах хэрэг гарах юм байна гэдгийг мэднэ. За удалгүй Квичийн тэмцээн болно. Энэ тоглолт дээр генетик нь нэг Плажер нь зөвхөн Харриг хөөгд эхэлдэг. Кинонд гардаггүй бас нэг хэсгийг өгүүлье. Жорж Фред хоёр Харриг хамгаалаад салахгүй дагаад байгаа Плажерыг нь холдуулж явах хооронд хоёр Плажер байгаа учраас нөгөө Плажер нь довтлогчдыг цохиж унгаад Гриффиндорт огт оноо авах боломжийг ерөөсөө олгодгүй. Мэдээж Слизер нь оноогоороо илт ингээд төрүүлээд эхлэнгуут нь Жорж дохио өгөөд завсарлага авах юм хүсэлт тавьдаг. Эхрүүд ер нь бол Харрид маш их санаа зовж энэ Плажерыг шалгуулъя л да энтер гэдэг боловч Харри маань ерөөсөө тэгж боддгоо. Харрид ерөөсөө тэмцээнд хожих гэдэг л ганцхан юм бодогддог. Түрүү жил өөрөөс нь болоод баг нь хожигдсон тул Харри дахиад хожигдохыг үнэхээр хүсэхгүйсэн. Ингээд хоёр ихрийг зүгээр л нөгөө Плажер руугаа анхаар намайг зүгээр хайчих би өөрөө уучраа олъё гэд зориглон хилдэг. Хоёр ихэр дургу байсан ч гэсэн Вуд ерөөхдөө Харрид итгээд тоглоомоо үргэлжлүүлэхээр болно. Кинон дээр Снейчийг барихын тулд Малфойтой нэлээд тэмцэл үүсгэж цохилцож түлхэлцэн байж барьж буугаар маш их дэлгэрүүлж харуулдаг. Харин номд Харри маань Плажраас зүхтаж ядаж явахт нь Малфой өдөж үг хэлдэг. Ингээд Малфой руу хартал яг чихнийх нь хажууд Снейч байгааг олж харддаг. Тэрүү хүнзор Харри маань очоод авах уу эсвэл төхөнгөд Малфой анзаараад төрүүлээд авчих юм болов энтер гэд эргэлзэж байтал нь Плажер ирээд гарыг нь хугалчихдаг. Тэгмэгц ямар ч сонголтгүй байна. Шууд л дайраад ерөөсө барья гэж шийдээд Малфойн зүг огцом нисгэд нөгөөх нь өөрийг нь яах ч юм бол гэж бодоод айгаад ер нь бол зогтчихдаг байхгүй юу. Тэр хооронд Харри маань Снейчийг бариад ингээд шууд дуустдаг. Миний хувьд Малфой гол зорилгоо мартаад Харрид хитрхи анхаарад тэнэгтэж байгаад яг нүднийхээ авардаас тэр Снейчийг алдсан учраас надад бол яг энэ зохиол нь маш их таалагддаг. За мэдээж кинонд гардагчлан Харригийн гарыг имчилдэг баатар болоод хамаг ясыг нь алга болгоод үүнээс болж Харри шүнжин яс сургуулах имчилгээ хийлгэн хонох болдог. Шүн унтжаахт нь түүн дээр Добби дахин ирнэ. 9-3 хаалтаар нэвтрээгүй нь бас Плажер хөөгөөд байсан нь бүгд Доббигийн хийсэн зүйл болохыг Харри маань мэдэж авна. Добби муу сансандаач биш. Үнэхээр л Харриг аюулаас холдоод гэртээ очиосой л гэж бодож байгаа юм билээ. Волдемортийн хүчгүй болдог тэр шүн хүртэл гэрийн үйлчлэгч нар маш их зовж амьдардаг байж л дээ. Тэгээд Харригийн буйнаар амьдрал ахуйн дээрсэн болохоор ер нь бол Харриг хамгаалах гээд байгаа юм лээ. Мөн Добби ярьж байх үедээ нууц дөрөө ахин нээгцэн гээд ам алдчихдаг. За энэ үед гаднаас халдлагад өртсөн анхны хүүхдийг оруулж ирэх бөгөөд тэр нь нөгөө Харриг дагаад зураг аваад яваад байдаг Колин Кривимен байдаг. Хажууд нь усан үзэм асгарсныг ботход Харриг иргэх гэж явжээ гэж багш нар ярилцдаг. Мөн нууц дөрөө үнэхээр нээгтчихсэн байна гэж багш нар нь ярилцахыг сонсоод ийм өрөө байдаг гэдэгт
эргэлзээгүй итгэж байгаа юм. Шинэ жилийн амралт төхөж үлдэх хүүхдүүдийн нэрийг авахад манай 3-аас гадна Малфой үлдэхэр босон нь нэлээд с ижигтэй санагдана. Толгойлогчоо дагалдан Краб Гойл 2 үлдэх босон нь манай 3-ын хувьд хувиргагч уусамлаа турших хамгийн супер нөхцөл бүртлээ гэж үзэн баярладаг. Үүний дараахан халз тулааны клуб нээгдэж эхний хичээл орно. За кинонд гардагчлан Локхарт, Снэп хоёр эхэлж тулалдаад номд бол дараа нь хүүхдүүд 2-2-ороо хуваагдаж байгаад бүгдээрээ хоорондоо тулалддаг. Тэгээд эцэст нь жишээ болгож Харри Малфой хоёрыг тайзан дээр тулалдуулахар болно. За энд Малфой савнаас могоо гарч ирээд уг нь бол могоо шууд Жастин руу дайрдаг. Харин тэгт нь Харри түүнийг болиулж байгаа. Гэвч Харри маань парсел хэлтэн буюу могоо хэлээр ярьж чаддаг байснаа мэдлгүй түмний нүдэн дээр могоотой ярьсан болж таарнаа. Тэрүүн дэвтэр дээр хамгийн ихэнд амтны хүрээлэнгийн могоотой ярьдаг хэсэг гардаг шүү дээ. Харри шидтэн гэдгээч ядж хахад өнгөрсөн жилэл мэдсэн. Тэгэхээр яаж нарийн ширээ юмыг мэдхүү? Харин найзууд нь түнд Салазар Слизерин могоо хэлээр ярьдаг байсан юм аа. Ер нь бол тун цөөхөн хүн л парст хэлтэй байдаг. Эн чинь маш эртний явдал юм чинь чийч залгамжлагч нь байж болно шүү дээ ухааны юм хэлчихдэг. Харри маань шүнжин тавгуудаж хонно. За кинон дээр дараагийн өдөр нь тэр номын санд сууж байгаад найзуудаасаа төрүүлж гарч яваад дахиад нэг дайралтын гэрч болдог бол номонд тэр тухай арай дэлгэрэнгүй өгүүлдэг. Шүнжэнгөө зовоод хонцсон хүн чинь ямар ч байсан маргааш ургамал судлалын хичээл дээр Жастинтай уулзаад чамайг могооноос хамгаалах гэж оролцсон шүү гэдгээ уг нь тайлбарлая гэж боддгийн. Гэтэл цасан шуургнаас болоод хичээл нь цонхолдог. Тиймээс Жастиныг өөр газар хайж яваад номын санд очтол Жастины найзууд шивнэлдэж байдаг. Ерөнхийдөө тэд юу ярьж исэн бэ гэхээр Харри могоо хэлтэй учраас залхамжлагч байх, филчэд дургу учраас мууранд нь халтсан, харин Колон ясгүй болцсон юм гулжгансан гартай байхад нь зургийг нь дарсан болохоор уурлаад түүнд халтсан гэж ярилцаж байдаг. Харин Жастины хувьд өөрийгөө магл гаралтай гэдгийг эхний хичээл дээр Харрид хэлчихсэн гэдгээ найзуудтай хэлсэн юм байна лээ. Тэгэхээр дараагийн халдах хүн нь Жастин байж магадгүйгээд өрөөндөө нуугдчихсан байгаа тухай нь ярьдаг. Харри ч нууцаар сонсож тэсэлгүй уурандаа гарч ирээд би могооноос Жастиныг хамгаалсан энтер гэд хэлсэн боловч нөгөө хэд нь юусоо итгэдэггүй. За ингээд уурандаа гарч яваад Хагридтэй таарна. Хагрид болохоор дахианууд нүхэд байгаа учраас тойруулж шившлэг хийхийн тулд захирлаас зөвшөөрөл авахар явж байна гэдэг. Ингээд Харри дүнгэц цалаа дуудлаггүй нэг зүйлд бүдрээ дундаг. Тэгтэл тэр нь гай болж Жастин байдгаа. Мөн түүний хажууд толгоогүй шахам нэг хөшсөн байдалтай байна. Харри мэдээж өөрийгөө бодоод тэр хоёрыг хаяад явж болох байсан ч гэсэн сайхан сэтгэлтэй учраас тусламж дуудъя гэж бодоод чаддгүй. Гэтэл энэ үед нь Пивс гарч ирээд талаар нэг орилж хэрцгий Поттер чи юу хийчих нэнвэ энтергээд улам л Харриг хэрэг тутгаж орхидог. Багш нар хүүхдүүд ч гарч ирээд МакГонагал багш нь түүнийг дагуулan Дамблдорын өрөө рүү явнаа. Кинон дээр Харри хуваарлагч бүрхтээ ерөөдөө яриад өнгөрдөг болол номд түүнийг хармагцаа ахин нэг удаа эргэлзээгээ тайлахын тулд өмсөж үздэг. Гэхдээ малгай чи Слизеринд үнэхээр л амжилт олох байсан гэж хэлмэгцэн уур нь хүрээд шууд тайлцдаг. Араас нь сонин чимээ гарч галт шувуу шатаж өгч байгааг нь хараад Дамблдор бууж ирээд за Хагрид ч гаднаас сандарч орж ирэх гэх мэт хэсгүүд нь бол номтойгоо яг адилхан үргэлжилдэг. Харриг ер нь бол сэжиглээгүй. Гэхдээ ямар нэг хэлэх зүйл байгаа юу гэж захирал асуухад Харри маань байхгүй л гин. Кинон дээр Харри маань яагаад байхгүй гэж хэлснийг бид сайн мэдэхгүй. Харин номд бичснээр хувиргагч уусмал хийж байгаагаа хэлэлтэйч биш. За Малфой дараагийнх нь та нар шүү гэж занаж ойрсныг ховлолтойч биш те. Эсвэл ямар нэг юм жигтэй дуу сонсоод байгаагаа хэлэлтэйч биш. Шидтний ертөнцид ийм дуу хоолой сонсно гэдэг нь мууяр учраас ерөнхийдөө л өөрийгөө Слизерны залхамжлагч байж магадгүй гэж айгаад байгаа учраас тэр тухайга хэлээгүй л гэсэн үг. Ингээд Жастин хөшөөгдснөөс хойш хүүхдүүд Харриг мангас үтсэн юм шиг л харьцаж эхэлнэ. Энэ уур амьсгалыг гайгүй болгож байсан хүмүүс нь мэдээж эхрүүд. Тэд тоглоом шоглоом болгон Слизерны залгамж явж байна. Зам тавьцгаа гэх ч юм уу. Дараагийн удаа хэн рүү дайрахаар төлөвлөж байна да гэж асуух. Эсвэл Харриг харах болгондоо сармис гаргаж зан үйл хийх зэргээр маазардаг нь Харриг ядчил багханч гэсэн тайвшруулж байлаа. Эцэст нь хичээлийн улирал дуусаж шинэ жилийн амралт эхэлнэ. 100 сарын өдөр болоход Харри
ирээд ноён дарслагийнхнаас шүдний чигшлүүр бэлгэнд ирдэг. Мөн энэ өглөө хувиргагч уусмал бэлэн болсон байдаг. Ингээд кинонд гардагчлан Хермионигийн заавраар унтуулах хэмтэй аяган билууг Крэб Гойл хоёрт идүүлээд унмагцсан шүүрний пинд түгжиж орхиод гутлыг нь үсний ширхэгтэй хамт авч угаалгын өрөөлөө хурдлана. Тэд тус тусдаа бүхээгт орж уусамлаа уусан ч Хермиони гарч ирэх аргагүй болж үлдээд харин хоёр найз нь цаашаа явахаар болно. Уусмал ганцхан цаг үйлчлэх бөгөөд тэд харамсалтай нь хизээж очиж байгаагүй тул Слизерины нийтийн өрөө хаана байдгийг ерөөсөө мэдэхгүй байлаа. Тэд хайж явсаар үнэт 60 минутаас нь хэдийн 15 минут өнгөрдөг. Азар нэг охин таарсан ч тэр нь Рейвенклогийн ахлагч охин байдаг. Манай хоёр зам асуусан чинь би Слизеринных биш штэ гэд нилээн таагүй хардаг. Тэгээ цааш явж байтал Перси таарад дөнгөж удаахна нь Драко гарч ирдэг. Харригийн хувьд Драког харсандаа анх удаа ингэж их баярлсан нь энэ байв. Слизерины өрөөнд нэвтрэх нууц үг нь юу байсан гэж цэвэр цус. За номд гардаг өөр нэг зүйл нь гэвэл тэд нийтийн өрөөнд орж ирээд Малфой гоё юм үзүүлэе гэд явж оддог. Буцаж ирэхдээ гартаа өдөр тутмын зүнж сонныг барьсан байдаг. Түүнийг Ронд өгөөд уншаад инээ гэж хэлдэг. Гэтэл тэнд нь Артур Үзлийг Маглийн машин илбцснийхэн төлөө 50 галлеоноор торглоо гэсэн мэдээ байж байдаг. Мэдээж Рон хараад маш хэцүү санагдaltaгүй л яхав гэсэн ч гэдэс өвдсөн гэж жүжээд цааш ямар нэг зүйл мэдчих санаатай яриулж гарна. За юутай ч Малфой ярианаас нууц дөрөө 50 жилийн өмнө нэг удаа нээгдэж байсан гэдгийг олж мэднэ. Ингээд удалгүй цагч дуусч гидсний юм олж уух нэрэлээр тэр хоёр маань цухтан гарч ирнэ. Харин Хермиони маань андуураад муурын үс хийснээс болоод муур болсныг бид нар киноноос хардаг шүү дээ. Хүүхдүүдийн амралт дуусаад ирсэн ч Хермиони эмнэлэгт хөвцөөр л байдаг. Тэр дэрэн доороо бас нэг захиа хадгалсан нь Локхарт багшаас хурдан идэхийг хүссэн захидал байж Романч бүр гайхаж орхино. Манайх хоёр найзаагаа эргчээд явж байгаад уйлынхаа мэртлийн өрөөнд ус алдсан байхыг олж хардаг. Тэд юу босныг нь асууж байгаад мэртлийг онсон гэх тэр дэвтрийг газраас автал Т.М. Ридл гэж бичсэн дэвтэр байдаг. Роман энэ нэрийг өмнө нь харсан тухайга Харрид хэлдэг. Тэр өмнө нь Филчтэй хамт цом зүлгийг шийтгэл авахдаа 50 жилийн өмнөх сургуультаа гавьяа байгуулсны төлөө хүндэт цом гэдэг цомыг 50 удаа зүлгсэн юм байна лээ. Тэгэхээр нэрийг нь цээжлэхээс ч өөр яах вүлээ. За 2 дугаар сард Хермиони эмнэлгээс гараад өнөөх дэвтрийг үзүүлнэ. Найзууд хоорондоо элдв таамаг дэвшүүлэн ярьж байгаад 50 жил гэдэг тоон дээр анхаарлаа хандуулж магадгүй 50 жилийн өмнө нууц дөрөв нээгдсэн харин Том Ридл гэдэг хүн 50 жилийн өмнө гавьяа байгуулсан болол Слизерины залгамжлагчийг барьсны төлөө шагнуулсан юм шүү гэх шин таамгийг дэвшүүлнэ. Бас энэ дэвтрийн учрыг олж чадвал өөр зүйлийг ч мэдэж магадгүй хэмээн санаж янз бүрээр дохиж, шившиж, илрүүлэгч баллуураар баллуурдан янз бүрээр л үздэг. Гэвч учрыг нь олж чадаагүй л байлаа. Дахиж дайралт гараагүй болохоор хүүхдүүд ч гайгүй тайвшраад харин Локхарт багш сурагчдын сэтгэл санааг өргөх нэг зүйл сэдэж орхидог. Тэр нь 2 сарын 14-ний өдрийн Валентиныг тэмдэглэх явдал байна. Их танхимыг маш олон ягаан зүрхээр чимэглээд удалгүй гаднаас алтан жигүүр зүүсэн 10 бяцхан одоо орж ирдэг. Тэд нар хүмүүсийн явуулсан мэндчилгээг эцэст нь очиж хэлээд өдөржин ангиудаар хаалга татан багш нарыг уурлуулж тухайн өдөр өнгөрнө. За гэтэл үдээс хойш шившлэгийн хичээл суух гээд Харри явж байтал нэг одоо гүйцэж ирээд Харрид мэндчилгээ дэвшүүлэх гэж үзнэ. Хажууд нь 1-р дамжааных нь тэр тусмаа Жини байсан болохоор ийм мэндчилгээ сонсхийг үнэхээр хүсэлгүй чадлаараа зүхтаах гэж оролддог. Гэтэл нөгөө одоо зуурч аваад Харритай тэмцэлдээд энэ хооронд Харригийн цүнхнээс хамаг юм шалаар нэг асгаран бэхэн унаж хагардаг. Хүүхдүүд хэрэгт дурлан овоорч за Малфой, Перси нар хурч ирнэ. Харри маань бүр ичиж үхэх шахаж байсан ч гэсэн нөгөө одоо нь хөлийг нь дарж байгаад хүчээр дөрв мөртэй хайрын шүлэг уншаад өгчихнөө. Харри юмнуудаа цүнхэлж байх хооронд Малфой нөгөөнийг дэвтрийг нь олоод авчихдаг. Харригийн тэмдэглэлийн дэвтэр гэж бодоод юу бичснийг нь уншил та энтер гэд дээгүр өргөөд зориуд Харриг өддөг. Үүнийг харж байсан Жини дэвтэрлүүнийг харан Харри лууныг харан маш их айсан байртай ширтэж байгааг номоос бид нар дэлгэрэнгүй уншиж болно. Харригийн хувьд дэвтэр маш чухал байсан учраас сургуулийн дүрм журмыг үлтон саваагаа ашиглан дэвтрээ буцааж болоож авна. Харин Малфой маш их шарлахаж Жинид хандан чиний илгээсэн мэдлэгээ чинь Поттерт таалагдаагүй бололтой гэж
үг хайдаг. За Жини ч нүрээ дараад анги руугаа гүвнэ. Кинон дээр бол Хари дэвтрийг нэлээд хард сууж агаад бих асгаад учрыг нь ерөөхдөө олчихдаг шүү дээ. Харин номон дээр энэ дэвтрийн учрыг олох гэж өчнөө цаг хугацаа өнгөрч байгаад энэхүү бужигнаантай өдрийн ачаар Хари маань нэг зүйлийг анзаардаг. Бихэнд хаграад цүнхэндээсэн юм бүхэн бих болчихсон байхад ганцхан тэр дэвтэр л бих болоогүй үлдсэн байдаг. Ингээд Хари тэр шүн дэвтэр дээр бих асган учрыг нь олоод дэвтэртэй харилцаж эхэлдэг. Тэрээр Том Ридэлтэй хэсэг бичиж байгаад дурсамж руу н орж явчихна. Энэхүү дурсамжаар дамжуулан 50 жилийн өмнө нууцт өрөөг нээсэн хүн бол Хагрид гэж боддог. Найзууд мэдээж Хагридаас асуумаар байсан ч гэсэн үнэхээр л хүнийг алчхая гэж бодох хүн биш учраас асууж зүрхэлдэггүй. Угаасаа ч сүүлийн дайралтаас хойш 4 сарын хугацаа өнгөрч ахиж дайралт гараагүй учраас хин нь асуухгүй байхаар шийддэг. Ялангуяа энэ үеэр дараа жилийн сонгох хичээлийн тухай яриа өрнөж хин ямар хичээл сонгохоо шийдэж чадахгүй бөөн ажил болцгоодог. Хермионигийн хувьд бүх хичээлийг сонгосон бол харин Невил хамаатнуудынхаа зөвлөсөн уртаа сурц захиануудыг уншиж зарим нэгэн зүгээр л саваагаараа тохиж байгаад сонгож байсан бол харин Хари маань юу ч байсан ялгаагүй болохоор Ронтой хамт байхын тулд Роны сонгосон хичээлийг л сонгочихдог. Хэдийгээр кинонд гарч амждаггүй эдгээр жижиг хэсгүүд нь тийм чухал биш ч гэсэн Харигийн хувь хүний дүрийг илүү их тодруулж өгсөн маш хөөрхөн хэсэг санагддаг тул зориуд та бүхэндээ дурдлаа. За ингээд удалгүй нөгөө нэг дэвтэр Харигийн өрөөнөөс алга болдог. Гриффиндорын сурагчид авсан гэдэг нь тодорхой байдаг. Маргааш нь нар хурцаар ийсэн салхитай өдөр Квидичийн тэмцээн болох гээд найзууд тэмцээн рүү явж байх үед Хари ахин нууцлаг хоолойг сонсно. За тэгмэгц Хермиони тухайн алгадаад нэг зүйлийг ойлголоо. Та хоёр төрүүлээд явж байгээд номын сар руу гүйж одно. Мэдээж тэмцээн маш чухал тул Хари хичнээн санаа зовж байсан ч гэсэн бүх хүүхэд тэмцээн үзэх гээд гараад ирнэ шилтгэнд хэн ч үлдэхгүй юм чинь гайгүй байх хэмээн бодоод өөрийгөө тайвшруулдаг. Гэтэл мэдээж тэмцээн цуслагдах нь тэр. Дайрал дахин болсон бөгөөд энэ удаа Хермиони байв. Кинонд зөвхөн Хермиони байдаг болвол номд 2 хүн зэрэг өртдөг. Нөгөө нь Рейвенклогийн ахлагч охин байдаг. За хоёр найзаас гадна Перси ч бас нэлээд цочирдсан харагддаг бөгөөд эхрүүдийн бодлоор бол дайруулсан охин нь ахлагч байсан болохоор Перси ахлагч руу дайрна гэж бодоогүй дээ. Шоконд орчихлоо гэж тэд дооглон ярилцдаг. Ингээд дайрал дахин болсон тул хоёр найз Хагридынд очихоор болно. Тэд Хагридаас ядчил нууц өрөөрөө яаж орохыг мэдэж авъя гэж бодож байв. Гэтэл Хагридынд ороод олигтойч ярьж амжаагүй байтал араас нь Дамблдор болон эд шидийн яамны сайд Фаж нар орж ирдэг. Тэд энэхүү асуудлаас болоод Хагридыг төр саадуулах болсноо хэлж байтал араас нь ноён Малфой нэмэгдэж ирдэг. Удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар Дамблдорыг захирлын суудлаас буулгаж байгаа тухай альбан бичгийг өгдөг. Энэ үед Дамблдор яагаад ч юм Хари Рон хоёрын байгаа газар руу харах шиг болоод ингэж хэлдэг. Надад итгэн дагах ганц ч хүн үлдэхгүй болох хүртэл би сургуулийг орхихгүй. Хогвартсаас тусламж гуйсан хүн үргэлж туслалцаа авдаг байсныг санаарай. За ингээд тэд гарч харин Хагрид явахдаа Аалзыг дагаарай. Тэр зөв замд хөтлөнө. Бас Соёотыг хооллож байхаа мартваа хэмээн хоёр найзад захидаг. За кинон дээр хоёр найз эндээсээ шууд Аалзыг дагаад хориотой оруу явж байгаагаар үргэлжилдэг. Мэдээж кино маань 2 цаг 40 минутын урттай хэрнээл хангалттай зохиолыг багтааж амжаагүй учраас онцгийн бос хэсгүүдийг тансан байгаа. Харин энэ бол сургуулийн бүтэн 1 жилийн үйл явдал гэдгийг бид мартаж болохгүй. Тэгэхээр энэ хооронд багагүй хугацаа өнгөрч байгаа гэдгийг заавал төсөөлөх хэрэгтэй. Хаврын үер орж гадаа дулаарсан ч хүн бүхэн айдастай, ялангуяа Дамблдор, Хагрид хоёргүй сургууль зарим хүүхдүүдийн хувьд тунж гунигтай санагдана. Энд ганц л хүн баясаж байсан нь Малфой. Хари маань Хагридийн хэлсэн захиаснаас хойш үргэлжил энэ тэнд Аалз хайж явахч ерөөсөө Аалзтай таарахгүй. Ядахта багш нар нэг хичээлээс нөгөө хичээл рүү үргэлж хүүхдүүдийг зөөж байсан тул дундаас нь зүхтах аргач байсангүй. За ингэж тэгсээр өдөр хоног өнгөрч байгаад урмас судлалын хичээл дээр Аалзнууд харанхуй ороо явж байгааг Хари маань олж хардаг. Тэр шөндөө хүүхдүүд далдын хар нөмөргөө дахин ашиглаж замаараа Соёотыг аваад харанхуй онцөг явлаа. Рон маань Аалзнаас маш их айдаг боловч мэдээж найзынхаа төлөө явхаас өөр арга байхгүй. Ямар ч тэд Арагог хэмээх аврах том Аалзтай уулзаж Хагрид нууц дөрөг юусоо нээгээгүй тэрхүү мангас шилтгэнд амьдардаг бөгөөд Аалзнууд түүнээс маш их айдаг. Тийм ч учраас Хагридад ч мангас яг ямар амьтан болох талаар хэлээгүй. Мөн тэр үед амин өргөцсөн охин угаалгын өрөөнд үхсэн гэдэг мэдээллүүдийг
олж авдаг. Гэвч найзууд маань нэгэнт Хагрид биш учраас Арагог хамгаалахыг хүсдэггүй. Ер нь л зоог болохын даваан дээр ойд амьдраад бүр зэрлэгч гисэн машин нь гарч ирж манай хоёрыг азар авардаг. Ингээд хоёр найз тэр оройдоо хоорондоо ярилцаар байгаад хэрвээ тэр 50 жилийн өмнө өгсөн охин өгсөн газараасаа огт хөдлөөгүй болвол уйлынхаа мэртэл байж магадгүй юм биш үү гэсэн шин таамаглалыг дэвшүүлнэ. Мэдээж найзууд шууд л угаалгын өрөөнд очимоор байсан ч дүрм журм нэгэнт чангарсан учраас боломж олдохгүй байлаа. За бас нэгэн өдрийн цайн дээр Жини Харид ойртож ирээд ямар нэг зүйл хэлмээр байна гэж хэлдэг. Гэвч яг энэ агшинд нь Перси хурч ирээд Жинигийн оронд сууй чи босчих гэд зориуд босгочихдог. Ер нь бол ямар нэг зүйл хийж байхыг нь Жини хараад тэр нууцыг нь хэлэх гэж л гэж бодсон юм бэ лээ. Энэ хоолны үеэр мандрекууд том болсон учраас маргааш гэхэд ханд болно гэсэн баяртай мэдээг хүүхдүүдэд дуулгана. Маргааш гэхэд Хермионес ирээд мэдсэн бүх зүйлээ хэлчих байх та гэж найзууд найдаж байлаа. Гэвч Харри маань нэг өдрийн өмнө ч болов угаалгын өрөө орох боломж гарвал алдахыг хүсэхгүй байлаа. Кинонд найзууд шууд л Хермионе дээр ирдэг боловч номд арай дэлгэрэнгүй тайлбарлаж өгүүлсэн байдаг. Хүүхдүүд нэгэнт сургуулаар сэлгүүцэх боломжгүй болсон учраас Локхартын ээлжин дээр хоёр найз багшигаа хошууруулж байгаад сэмхэн угаалгын өрөө орохоор жагсаалаас болцдог. Гэвч яг энэ үед нь МакГонагал багш таарад тэр хоёрын хайчих гэж байгааг нь асууна. Хоёр найз гялс сэтгээд Хермионетэй уулзахаар явж байна гэж худлаа хэлдэг. Маргааш ихэд ханд бэлэн болно гэдгийг найздаа хэлэх гэсэн юм. Бид уулзалгүй маш худлаа шүү дээ энтергээд уянгалахад багш нь хоолон зангиран уйраад хоёр найзд бүр дараагийнх нь хичээлийн чөлөөг олгож имлэг рүү нэвтрэх зөвшөөрлийг бас бичиж өгдөг. Ингээд угаалгын өрөө рүү явах гэжсэн мань хоёр арга буюу чиглэлээ өөрчлөн Хермионе дээр ирнэ. Имлэгт ирснийхаа ачаар түүний гарт ямар нэг цаас хатгаастай байгааг тэд олж харна. За энэ цаас нь номын тасархай байх бөгөөд дэлхий дээрх хамгийн аюултай амьтан бол Василис Кемих авраг могоо байдаг тухай бичсэн байна. Авраг том биетэй олон зуун жилийн настай бахын дарсан дахианы өндөгнөөс төрсэн уг могоо нүд рүү харсан хүн шууд үхэх бөгөөд мөн хорт соёогоороо хүнийг алгах чадвартай. Харин ганцхан дахианы донгодох дуунаас айдаг. Энэ дуу түнд үхлийн аюултай гэсэн байдаг. Мөн Хермионе гараараа доор нь хоолойнууд гэж бичсэн байгааг найзууд олж харна. Эндээс тэд бүх зүйлийг ойлгож хүүхдүүд могоо нүд рүү шууд хараагүй дандаа ямар нэг юмны тусгалд харсан байна гэж дүгнэдэг. Норрис Морийн хувьд усны тусгалд, харин Колин зургийн аппаратаараа Жастин толгойгүй шахам Никийн цаанаас харин Хермионе үнийг мэдчихсэн учраас зориуд толил тусгаж хараад өртсөн байх нь. Мөн Хагридийн дахианууд үхээд байсан ч үүнтэй холбоотой байлаа. За найзууд ийм чухал зүйл мэдсэн учраас шууд МакГонагал багштай хэлэхээр өрөөнд нь очиод хүлээж байтал гинэт чанга аригчаар зар явдаг. Хүүхдүүдийг өрөөндөө очиж харин багш нарын өрөөнд цугларахыг тушаана. Мэдээж хэрэг найзууд тэр өрөөнд нь байсан тул шууд шүүгэнд нуугдаж нууцаар яриаг нь сонсохоор болдог. Энэ удаа нууцад өрөөлөө Жинийг авч явсан байв. Багш нар юутайч маргааш бүх сурагчдыг гэрт нь буцаахаар ярьж байтал Гилдрей Локхарт багш хоцроод гаднаас орж ирнэ. Нөхөр ер нь бол нууц төрөг хаана байгааг мэдэн Хагрид угаасаа хэрэгтэн байсан энтергээд яриад яваад исэн юм бэ лээ л дээ. Бас бүх багш нарт өөрийгөө гайхуулаад гай болол яваад идэг учраас юутайч түүнийг хүл тэглэж гай болохоор гүгээр зайлуулъя гэж бодсон учраас одоо л та яг нууц төрөлөө ороод сурагч охиныг авраач гэж гуйдаг. Локхарт ч царайн сонирн болонготой за би явж бэлдээгээд гараад явна. Харин шүүгэнд нуугдаж байгаад сонссон манай хоёр үнэхээр Локхарт бэлтгэж байгаа юм бах гэж бодоод өөрсдийнхөө мэдсэн зүйлийг хэлж туслая гэж ярилцаад очисон чинь өнөөх нь үнэндээ зогтох гад байж байдаг. Түүгээрч үл барам өөрийнхөө бичсэн тэдгээр олон номд гардаг баатарлаг үйлсийг өөрөө огт хийгээгүй. Харин хийсэн хүмүүсийнх нь түүхийг яриулж аваад дараа нь ой санамжийг нь устгах шившлэг хэрэгэлдэг байснаа ам алдаж орхиноо. Мэдээж тэр хөвгүүдийн ой санамжийг ч бас арчих гэж оролддог. Харин Харри төрүүлж хөдлөн савааг нь болоож авна. За ингээд манай хоёр багшигаа дагуулan угаалгын өрөө орж мэртлээс хэрхэн өгсөн тухайг асууж яг хаанаас аимшигтай хоёр нүд ширтсэнийг нь мэдэж аваад тэрхүү угаалтуур руу ойрттол үнэхээр л нэг жижигхэн могоон дүрс байхыг олж хардаг. Ингээд Харри могоон хилээрээ нууц дөрөөний хаалгыг нээж хамтдаа доошоо орж цааш явах үед нь багш нь Роны савааг булан аваад мартуулах шившлэг хийж орхино. Мэдээж Роны саваа ямар болчихсон билээ дээ те. Буцаад өөрт нь ойгоод
өөрийнх нь ой санамж алга болчихдог. Харин энэ шившлэгийн үеийн дөргилтоос болоод тааз нь нураад ингээд Хаарын роо хоёрын маань дунд чулуун овоо үүсдэг учраас Хаарын маань цаашаа ганцаараа явахаас өөр аргагүй болно. Хари ахин нэг хаалгыг могоон хилээрээ нээгээд өндөр могоон толгойтой багнууд бүхий асар том хонгилд орж ирнэ. Энд Жинийг олж мөн дурсамжаас гарч ирсэн 16 настай Том Ридэлтэй уулзах бөгөөд Хари түүнийг Волдемортын өнгөрсөн цаг гэдгийг мэдэх хүртлээр тусламжгүй найцаар л байдаг. Тэгсээр эцэст нь Хари учрыг ойлгов. Том Ридэл Жинийг ховстон энэ бүхнийг хийлгүүлжээ. Учир нь Жиний дэвтэртээ ах нар нь үргэлж тоглоом хийдэг тухай, бас хуучин хувцас, хуучин ном хэрэглэж байгаагаасаа ичдэг тухайга мэдээж хэрэг Харри Поттер өөрийг нь тоохгүй гэж боддог тухайга хамгал сэтгэлийн нандин нууцаа дийлгэж, за Ридэлч түүнийг нь ашиглан өөртөө улам татаж Жинигийн эрч хүчийг сорон өөрөө хүн болон дэвтрийн хуудаснаас гарах хэмжээнд хүчрхэг болсон гэсэн үг. Мэдээж хэрэг дайралтууд болох үед Жини хаана байснаа санахгүй байгаадаа эмзэглэж яваандаа дэвтрээс ижиглэн Миртлийн өрөөрөө шийдсэн ч түүнийг нь Хари олоод авчихсан байдаг бөгөөд энэ завшааныг ашиглан Том Ридл худлаа дурсамж үзүүлэн Хариг маань эргэлзүүлсэн. Бас өмнө хэлсэнчлэн Валентины баярын өдөр Харигийн дэвтэр ном шалаар нэг асгарах үед Жини нөгөө дэвтэр нь Харид байгааг олоод харчихдаг шүү дээ. Тэгэхээр дэвтэр дээр бичсэн хамаг юмыг нь Хари мэдчихвээ гэж айгаад Харигийн өрөөг онгочин байж дэвтрээ олж авсан байж таарах нэ. За Ридлийн зорилго бол анхнаасаа л Хари байсан. Тэр юу ч чадахгүй нэг мөнд ялхчаал яаж өөрийг нь хөнөөснийг мэдхийг хүссэн байдаг. За ингээд Ридл янз бүрийн юм ярьж Хари манч гэсэн хамгийн агуу шийдтэн бол чи бишээ. Дамблдор хэмээн түүнтэй маргалдах зур галт шувуу гарч ирнэ. Галт шувуу хувайрлагч бүрхийг авчираад Харигийн хүлд шидэж өөрөө мөрөн дээр нь суухад Том Ридл шоолон хөхөрч Дамблдор чамд ийм л юм явууландаа хэмээн Хариг баснаа. Яг үнэндээ Том Ридл Харигаас хэрхэн өөрийг нь 2 удаа дийлснийг мэдмээр байсан. Харин Хари хариуд нь магл гаралтай ээж минь намайг амиараа хамгаалсан юм а гэж хэлдэг. Хари хугацаа алдаж болохгүй тул Жинийг аврахын тулд Том Ридэлтэй тулалдах ёстой бол тулалдъя хэмээн дотроо шийддэг. Харин энэ үед Том Ридл Салазар Слизерний аврах том хөшөөг нээн Василискийг гаргаж Харигийн өдөөс тавилаа. Кинон дээр Хари эхлээд зүхтаад араас нь шувуу ирж байгаагаар гардаг. Харин номон дээр Хари маань угаасаа яач чадахгүй гэж бодоод хизээ ирж алах юм бол доо гэд баг нүдэ анаад ухарч байтал мөрөн дээрээс нь галт шувуу нисэн одоод могоо 2 шар нүдийг нь сохолж орхидог. Том Ридл могоог захирч наад шувуугаа орхио хүү арт чинь байна. Харахгүй ч гэсэн сонсоод хүүг ал гэж тушаана. Хари маань кинон дээр зүгээр л малгааны дэргэд очиод сэлэм гарч ирэхийг харангуйтаа авдаг да. Харин номд бол ийхүү сохор могоо сүүлээрээ шарвах үед сүүлэнд нь малгай цохигдож хөөрч ирээд Харигийн хажууд ундаг. Яг үнэндээ Харид хамгаалчих юу ч байхгүй учраас гартаа таарсан тэрхүү бүрхийг аваад толгой дээрээ хаан хөвтөж надад туслаач хин нэг нь надад туслаач тэ гэж цөхрөн гуйдаг юм. Энэ үед толгой дээрээс нь нэгэн хүнд юм цохих шиг болж мандраад явчихна. За малгайгаа аваад үзвэл илд байдаг. Ингээд Хари сэлэмтэй болсон учраас могоотой тулалдаж тагнааруу сэлмээрээ дүрж могоог унахад нэг соёо нь Харигийн гарт зоогцсон хэвээрээ үлддэг. Хари хордож эхэлснээ мэдэж соёог гараасаа сугалж авсан ч гэсэн цус алдан нүд нь харанхуйлан унана. Энэ үед Фокс дэрэгдэн ирж суухыг мэдэрлээ. Том Ридэлж хажууд нь ирж багталтай өглөнө. Иш шувуу хүртэл чиний өгөхийг хараад өрөвдөж уйлж байна шүү дээ. Их чин чамд 12 жилийг зээлж авч өгсөн ч эцэст нь Волдеморт өрөө нэхэж байна. Хари энэ бүхнийг сонсонгоо өгөж байна гэж бодсон ч би энэ аяндаа сэргээд эхэлнэ. Галт шувууны нулимс шар хангаадаг гэдгийг хин нь мартсан байж. За тэгээд Том Ридэлч маш их уурлан шувууг саваагаараа чиглүүлэн хөөж Харитай жинхэнэ ёсоор тулалдъя гэдэг. Харин энэ үед галт шувуу буцаж ирэхдээ тэмдэглэлийн дэвтрийг зуугаад Харигийн өвөр дээр унагадаг. Энэ үед Хари түүний санааг ойлгож могоон соёогоор дэвтрийг зоож эхэлдэг. Кинон дээр бол өөрөө сэтгээд зоодог шүү дээ. Харин номд галт шувууны тусламж авч байгаа нь илүү үнэмшилтэй санагдсныг нуух юм. За ингээд дайснаа дарж дахиад л дархан цоллоо мандуулаад дөнгөж ухаан
орох Жини дээр явж очино. Жини маань уйлаад л байна хөөрхий. Энэ бүхнээ яаж ээж авдаа хэлнэ. Орохыг хүсэн хүлээдэг байсан сургуулиасаа ингээд л хөөгдчих байхтаа гэд харамсан уйсаар л байна. За Хари маань түүнийг тайвшруулж хамтдаа буцаад галт шувууныхаа тусламжтайгаар нөгөө дөрөв маань хонглоос гардаг. Тэд шууд л МакГонагал багшийн өрөө рүү очдог. Энэ үед хэдийн хатагтай ноён Уизли нар ирчихсэн байна. За Дамблдор ч буцаад ирсэн сууж байдаг. Ингээд Хари маань 15 минутын турш юу болсныг бүгднгийн ярьж тайлбарлаж Жини маань ховстуулсан гэдгээ хүлээн бүх учир тайлагдана. Дамблдор Уизли нарыг амрах хэрэгтэй хэмээн явуулж МакГонагал багшийг үдшилтэд бэлдэх хэрэгтэй хэмээгээд харин Роныг хамаг юмаа мартсан Локхарт багшийг эмнэлэгт хүргэж өгөхийг гуйдаг. Кинон дээр бол Роныг явуулахдаа Хагридыг суллах бичгийг уйлаараа явуулаад өгөөч гэж хэлээд гаргадаг шүү дээ. Мэдээж яаж ч батсан Хари Рон хоёр яг адилхан хамт оролцсон сурагчид байгаа. Гэтэл нэгийг нь зүгээр л тэгээд гаргачаар жоохон эвгүй санагдан штэ. Номд бол энийг яг гоё тайлбарлаж бичсэн байдаг. Юу гэж бичсэн бэ гэхээр Рон гарахтаа нилээн сониучрахж Хари Дамблдор хоёрыг харсаар байгаад гараад явдаг гэж бичсэн байдаг. Энэ хэсгийг уншчихад л ер нь Роны мэдрэмжийг бид нар ойлгож болдог. За ингээд номын хамгийн чухал санаа үлдсэн хоёрын маань дунд яригдана. Хари өөрийгөө Том Ридлтэй олон талаар адилхан бөгөөд хуваарлагч бүр Слизеринд орохыг санал болгосон зэргийг Дамблдорт хэлж өдий хүртэл сэтгэл түгшиж байсан зүйлээ бүгдийг уудлана. Харин Дамблдор тайлбарлахдаа Хариг алхаар оролцсон тэр шөнө Волдеморт өөрийн хүч чадлаа Харид алдсан болохоор өөрийн нэг хэсгийг Харид шингээсэн юм а гэдгийг тайлбарладаг. Дамблдор Харигаас асуудаг ялгаа нь юу вэ гэж. Хари нилээн гимшингүү яагаад гэвэл би гуйцсан болохоор гэж хэлдэг. Харин Дамблдор юу гэж хэлдэг вэ гэхээр эн чинь л баггүй юу Хари. Чамайг Волдемортоос ялгаатай болгож байгаа зүйл бол энэ сонголт гэж хэлдэг. Хүний авьяас чадвар хүнийг тодорхойлохгүй харин сонголт тодорхойлдог юм. Бид нар ганцхан энэ өгүүлбэрээс маш их зүйлийг ойлгож байна. Энэ бол үнэхээр хамгийн сэтгэл хөдлөм хэсэг байсан. Мөн хэрвээ Гриффиндорт орох ёстой гэсэн баталгаа заавал олмоор байгаа юм бол энэ элдийг хараа гэд Годрик Гриффиндорын элдийг харуулдаг. Энэ элдийг зөвхөн Гриффиндорын хүн л хуваарлагч бүрхээс гаргаж авах чадaltaй юм байна лээ. Ингээд Хари маань тайвширч инээмсэглээд гарах гэж байтал гаднаас Люциус Малфой орж ирдэг. Түүнийг Добби дагалдан явж байв. Анхны таамаг ёсоор Добби үнэхээр л Малфойн гэрийн үйлчлэгч байсан байна. Энд болсон ярианаас кинонд тодорхой гардаггүй нэг зүйл байдаг. Хэрвээ Хари дэвтрийг олж Жини ховстуулсан гэдгийг батлаагүй болвол хэргийг ерөнхийд нь харахад Артур Уизлийн охин энэ хэрэгт буруутай гэж олон нийтэд мэдэгдэнэ. За харин Артур Уизли бол цэвэр цустай гэр бүлүүдийн нэг. Тэрээр маглуудыг хамгаалах хуулийг санаачилсан хүн байгаа. Гэтэл ийм хүний охин хэрэг тарьчих юм бол тухайн хуульд ямар нөлөө үзүүлэх байсан бэ гэдгийг бодох юм бол маш тодорхой болно. Өөрөөр хэлбэл анхнаасаа Малфой Жинийг сонгож тухайн дэвтрийг дотор нь хийсэн байгаа юм. Номын эхэнд эд зүйлсээ худалдах гад дэлгүүрт ирэхдээ ч энэ хууль ямар гайтай байгаа талаар ярьж байсан. Бас номын дэлгүүрт ноён Уизлитэй таарад зодтолдохдоо ч гэсэн энэ санаачлаад байгаа зүйлд нь дургуутсаж байсныгаа илэрхийлж байсан. Тэгэхээр үүнийг маш эртнээс төлөвлөж харин Добби мэдсэн учраас Хариг хамгаалах гад байсан юм байна гэдгийг төгсгөлд нь бид нар ойлгож болно. За ингээд хөөрхий Доббиг өшөглүүлээд гарахт нь Хари араас нь харж байгаад нэг зүйлийг сэддэг. За номд өгүүлэхдээ дэвтрийн гадуур өөрийн норж халтарсан оймсоо углаад Малфойн араас гүйцэж очоод хүчээр гарт нь атгуулдаг. Малфой оймсыг сугалж хаяад дотор нь дэвтэр байгааг харах зур Добби тэр оймсыг нь шүүрэн авсан байдаг. За үүнийг кинон дээр болохоор номын завсар оймсыг нь хавчуулж өгснөөр өөрчилсөн байдаг шүү дээ. Энэ бол миний нэг анх хэлжсэн номон дээрх зохиолыг кино зохиол болгохдоо маш гоё сайжруулсан нэг жишээ гэж би бүр дурдмаар байна. Яг гэвэл Добби шизэн оймсыг шүүрч аваагүй. Үнэхээр л яг өөрийнхөө гараар тэр дэвтэртэй оймсыг эзэн нь өөрт нь хатгуулсан учраас гэрийн үйлчлэгчээс чөлөөлөгт бүр юм 100% гоё нөхцөл гарч ирж байгаа гэж үзэж болно. За ингээд баярын зайлалга эхэлж тэр орой хүүхдүүд унтлагынхаа хувцастай шүнжэнгөө бужигнаж найрлаж хонон найран дээр Хагридэрч Харитай тэврэлдэж ингээд Хагридэд маань алга тушаад баяр хүргэж байгаа байдлаар кино маань ер нь тэр стендер ингээд дуустдаг. Гэхдээ зүгээр яг жоохон ингээд бодох юм бол яагаад Хагридэд баяр хүргээд яг Хагридыг ингээд бүх хүүхдүүд шаваад дуусч байгаа вэ гэдг нь жоохон сонин.
Номд болохоор Хагрид зүгээр ирээд хоёр найзад талархлаа илэрхийлээд тэгээ суудалтаа суучдаг. Мэдээж хэрэг хичээлийн жил тэрнээс хойш үргэлжлээд дуусна. Ноён Малфой сургуулийн удирдах зөвлөлөөс хусагдана. Хүү Малфой нь мэдээж маш пэдгэр дангар байдаг байсан бол хэрэг явдлын дараа нам дарагдаж байгаа байхгүй нь мэддэхгүй болно. За Жини маань мэдээж буцаад баяр баясгалантай цовоо цолгон хөрхөн болно. Ингээд хичээлийн жил дуусч тэгэд галт тэргээрээ буцах болно. Хамгийн сүүлийн шид хэрэглэх боломжтой өдөр учраас галт тэргэндээ шидэд үзэр тоглож хүснээрээ хөгжилдөн. За тэгээс салахын өмнө Хари маань хоёр найзтай утасны дугаараа бичиж өгдөг. Би зунжангаа зөвхөн дадлитай ярьж чадахгүй учраас над руу залгаарэ гэд хоёр найзтай хэлдэг. Тэгээд Hermione Granger яг Харигийн маань амьдарч байгаа энэ хамт амьдарч байгаа хүмүүсийн нөхцөлийг яг сайн ойлгоогүй байгаа штэ. Тийм болохоор нагад захыг чойр чинь ингээд чиний байгуулсан гавьяаг сонсоод чамаар бахархах байх та гэд хэлсэн чинь Harry Potter бахархах гинэ чи чинь галзуураа юу? Би энэ хугацаанд үхэж болох байсан ч үхсэнгүй. Тэгэхээр тий дуурлах нь гарцаагүй гэж хэлээд тэгээд хоёрдугаар дэвтэр маань дуусч байгаа. За яа харахгүй л энэ хоёрдугаар анги маань бол номоосоо кино зохиол руу хамгийн сайн хувирсан хувилбар гэж би бодож байна. Мэдээч хэрэг Жинигийн одоо ингээд цонхигоо дагаа, сэтгэлээр унж байгаа, Хагридийн тэр тэгжээж байгаа дахиануудын хажуугаар Жини очсон байгаа гэдгийг бид нар номоос ингээд жижиг өгүүлбэрүүдээс уншаал яваад байгаа шүү дээ. Кинон дээр бол мэдээж эцсийн мөчөд Жини ингэсэн гэдэг жоохон төрснүүд нь гараад дуусчихж байгаа. Бас мэдээж хэрэг нөгөө Фильчийн Хариг шууд харддаг хэсэг байна. Бас Локарт ер нь яг ямар хүн байсан бэ гэдгийг анхнаас нь л ингээд бүх багш нар очиод цэцэрхэл би мэдээ шүү надаас болохгүй л асуугаараа энэ гэл солиорол яваад байгаа. Тэр энэ жижиг бүх өгүүлбэр үгнүүд бол бүгдээрээ нийлээд юм утга учиртай зөвлөд байсан. Бөгөөд үнийг мэдээж киноноос бол нарийн харж чадахгүй зөвхөн номоос л бид нар унших боломжтой гэдгийг дахин хэлмээр байна. Тэгээд Жинийг Харид яг нэг юм хэлье гэж сууж яхад нь Перси ирээд гай болчдаг штэ. Тэр яасан бэ гэхээр Перси зуны турш ер нь бол завгүй байсан. Тэр нь сайндаач биш Рейвенклогийн ахлагч охинтой үсгчээсэн юм байна лээ. Тэгээд зунжангаа захидлаар харьцаж агаад сургууль дээрээ үерхэд манай хоёр нөгөө Грэб, Койл хоёрын дүрд хувирцсан явж байгаад эхлээд тэр ахлагч охин таарад дараа нь Перси таардаг штэ. Тэгэхээр тэр хоёр болцоод уулзаад байсан гэсэн үг байхгүй юу? Тэгээд Жинигийн харсан нууц гэдэг байгаа юм нь болохоор тэр нэг өрөөнд үнсэлцэж яхад нь Жини харсан. Тэгээ бити хэлээрээгээд гуйцсан. Дараа нь тэр ахлагч охин Hermione-г хөшөөгдөх үед хамт хөшөөгдсөн учраас Перси маань сэтгэлээр унсан. Тэгээ энэ болгоныг ингээд буцаагаад бодох юм бол тухайн үед нэг тоохооргүй тийм өгүүлбэрүүд байсан ч гэсэн буцаагаад бодох юм бол яг ингээд бүгдээрээ хоорондоо уялдаа холбоотой болж байгаа. Тэгээд мэдээч хэрэг би маш дэлгэрэнгүй ярихыг хичээсэн ч гэсэн та өөрөө номыг уншаад төсөөлөөд авах тэр мэдрэмжийг хизээч гүйцэхгүй гэж бодож байна. Тэгэхээр өөрөө 100% зохиол дотроо ороод мэдрээд тогтолмоор байх юм бол номыг нь заавал уншиж үзээрэй. За ингээд энэ удаагийнхаа бичлэгийг дуусгая. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.